Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинаж хайрл. Гэр бүлийн радиотой хамтдаа байгаа эрхэм сонсогч үзэгч танд энэ цагийн мэнд дэвшүүлээ. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань өнөөдрийн шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Радиогийн 1-р студид сэтгүүлч хөтлөгч Баясаа, Заяа, найруулагч Мизу хамтдаа ажиллаж байна. Мэдээж та бүхэн 104.5, 84.5 гэсэн радио долгионоор биднийг сонсох боломжтой. Мөн гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлээрэй. Мөн 3W 1045 цагийн мэн вебсайтаар бөмбөрсгийн унцаг болон бүрээс бидэнтэй хамт байх боломжтой. 1146 104 5 дугаар ч гэсэндээ нээлттэй байгаа гэдгийг дашинд долгоход таатай байна. Мэдээж эхлэлээс төгсөл хөтөл хамтдаа байдаг хоёр ивент тэтгэгчтэй баярлалаа. За тэгээ хоёр ивент тэтгэгчээс өмнө тий өнөөдөр бит хоёр юу ямар сэдвээр ярих гээд байгаа вэ гэвэл өнгөрсөндөө хамсахгүйгээр ирээдүгөө өрөөгөрөө гэдэг сэдвээр ярихад бэлэн болж байна. Тэгэхээр яг хамт байгаа бүсгүйчүүд маань тий гэр бүлийн ажиг сонсдог хэрхэм сонсогч та яг энэ сэдвээр тий ямар зүйлийг хуваалцмаар байна, ямар гоё зүйлийг одоо бичмээр байна тэр зүйлүүдээ бичээрэй гэр бүлийн радио 104.5 пэйж хурж байгаа тий бичиж байгаараа битээ тэгээ ярина. За тэгээд мам доктор бол бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Мам докторын маань маш онцгой одоо бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ бол ерөөсөө байгалийн цэвэр одоо тий бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд өнөөдөр би ванны зэхмэлийг онцолмоор байна. Миний өмнө бол цэцэрлэгийн одоо хүүхдийн 30 одоо хүүхдтэй нэг ангийн 2 сарын хэрэглээ байгаа. Энд 8 төрлийн 11 бүтээгдэхүүн байдаг. За ванны зэхмэл яадаг вэ гэх юм бол нойр гүйдэл, нойр солигдох, дархлаа дэмжих, ханайлга, ханаад, хамар битүүрэл, за бүр тэгээд чонон хөрвс, тууралт, экзем одоо тэдрийг хүртэл тайвшруулдаг юм байна. За тэгээд эзний дүүрэнгийг гаргадаг. За үйлчилгээний хувьд бол маш ач холбогдолтой тий. Тэгэд энийг ерөөсөө оройдоо 1 литр усанд ингээд нэг одоо уут цэхмэлийг хийгээд байлгаж байгаа. Цайхан халуун бүлээн яг нэг хүн горчицанд ордог штеп. Тэр шиг тийм халуун бүлээн усанд хийгээд хөлийнхаа одоо шагааг давуулаад усанд хийгээд сайхан бүтээж суугаад унтахад бол үнэхээр сайхан унтчихилээ. Хэрглэж үтсэн одоо хүүхдтэй хэрэглүүлсэн хүний хувьд ярьж байгаа. Тэгэхээр мам докторын цэцэрлэгийн багцыг бол цэцэрлэгийн багш нар тий ангийнх нь одоо ээж аав нарын санал болгоод аваад цэцэрлэгийн багш нарыг мам докторынхаа маань сургаад тэгэд бүтэн одоо 2 сарын турш дархлаагийн дэмжих бүрэн боломжтой, үлдсэн сэргийлэх бүрэн боломжтой. Сургуулийн цэцэрлэгийн ахмадын одоо гэр бүлийн өсвөр насны эмэгтэйчүүдийн гээд олон багц байгаа. 7227 5225 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За мэдрэмжийн хуваалцъя. Чуда Монгол бидэнтэй хамтарч байгаа. Чуда Монголын хувьд энэ удаад онцолж байгаа бүтээгдэхүүн бол бэлгийн багцыг та бүхэндээ онцолж байгаа. Одоо за албан байгууллагуудын шинэ жил болоод өнгөрчихсөн албан байгууллагууд маань ажилчдынхан бяцхан үрсэд зориулаад бэлгэнүүдээ өгчихсөн бол ах トゥ хамаатан садангуудын бэлэг ар араасаа уурч ирдгээ. Тэгэхээр бяцхан дөнгөж бор хоолнд орж байгаагаас авахгүйлаад бүх насныхан тохиромжтой сүн бүтээгдэхүүнээр баялаг Чуда Монголд маань 2 бэлгийн багцыг танд санал болгож байгаа. Эхний бэлгийн багц бол 21600 олвол за 2 дахь бэлгийн багц нь 18800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа шүү. Та бүхэн 10 бэлэг авах юм бол нэг бэлгийг үнэгүй авах боломжтой байгаа. Бүх сүлжээ супермаркетуудаас авах боломжтой. Мөн доор гарч байгаа 76 тэгтэг 32 33 гэсэн утсаас залгаа захиалаад авах боломжтой. Чуда Монголд гэсэн пэйж хаяг байгаа. Та бүхэн орж агаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авлах боломжтой шүү. Бидэнтэй хамтарч агаад баярлалаа. Баярлалаа. За тэгээ өнөөдөр бол мэдээж нөгөө өнгөрсөндөө харамсаж ийсэн үү? Юунд харамсаж ийсэн те? Хэрвээ тийм бол тэрийг бас бичээд хуваалцаарай. Тэгэд ягаад ер нь харамсгаа болсон бэ? Хизэнээс болсон бэ гэл те? Олон гоё асуултууд байна. Тэгээ эмэгтэйчүүд бид нар бас ингээл олон зүйлд их санаа зовдөг хүмүүс шүү дээ. Тэгэл яг нэг газартаа гацчаал те. Хэрвээ тэгсэн бол хүүхэд маань тих байсан да. Хэрвээ тэгсэн бол би ингэх байсан да. Хэрвээ ингэсэн бол гэр бүл маань ийм байсан да. Хэрвээ ингэсэн бол миний одоо амжилт карьер ийм байх байсан да гэл. Нэг хол юм ярьдаг те. Тэгэл тэрэндээ ингээл орооцолдоол гэдэг юм уу те? Тархитлагоонд нөгөөх нь
тооцолт бол байдаг бол өнөөдөр энэ талаараа бичээд хэдүүлээ өнгөрсөндөө харамсахгүйгээр тэр зүйлийг өнгөрсөнд нь тавьж үлдээгээд ирээдүгээ харин гоё ерөөй тий тэгээд одоо амьдрий. Энэ талаар ярихад бэлэн болж байна. Тэгэхээр гэр бүлийн радио 104.5-ын яг одоо хурж байгаа лайв стримийн доор манайхан гоё бичээд тий хуваалцаад тэгээ сайхан магадгүй ингээд тий залуу хүүхдүүд байгаа бол арай илүү амьдралыг бас ингээд богино тулцсан байгаа бол тий эгч нараас одоо бүсгүүчүүдээс одоо ах нараас гэдэг юм уу тий гоё зөвлөмжүүдийг өгч болно шүү дээ. Тэгэж штэ. Тэгэж болно штэ тий. За өнгөрсөн жил гэх юм бол ер нь нөгөө маш олон зүйлд санаа зовтгоо гэжсэн штэ тий. Тэгээ түүний нэг нь хүүхэд өвдөхөөр ээжүүд маш их санаа зовтгоо бүр тэр нь илүү нөгөө нэг фантаз болдог. Илүү давж янз янзын юмыг боломжтой чадсангүй анхаарч чадсангүй гэл тий. Тэгээ энэ жилийн хувьд гэвэл бас тийм фантаз надад бол дохиосон. Тэгээ тэр нь юу вэ гэхээр нөгөө хүүхэд танаад хүрээд ингэнгүүт яагаад тэрс ажилдаа орсон юм бол доо гэдэг бодол надад ирсэн. Хүүхдээ хараад гэртээ байж байхгүй би юу н яагаад ингэж юу би анхаарч чадаагүйгээс би нөгөө халамжаагүй наашаа цаашаа ингэж жирж явснаас болоод хүүхдээ өвдөгчлөө өстө нэр муу ээж гэл өөрийгөө маш их ингэж нэг хэд хоног ингэж буруутгсан. Дэлгэндээ тэрвэл наагаал халууны буулгаал ингээл өвдөлтийн намдаагаад за эдгээснийхэн дараа өөртөө дахиж нөгөө асуултыг тавьж байгаа байхгүй би яг ажилдаа орсон зөв болсон уу буруу болсон уу гэдэг асуултыг тавингууд өнөөдөр яг сэдвтэ ижилхэн өнгөрсөндөө би харамсгаа байсан. Яагаад гэвэл би нөгөө өөрөө жаргалтай байгаа учраас тэр жаргалаа үр хүүхэдтэй ингээд харамгүй ингэж өгч байгаа нь надад бүр илүү их амар амгалан өгж байгаа. Бас манай гэр бүлд ч гэсэндээ тэрнээс биш би яг гэртээ ингээл суугаад байсан бол хүүхэд өвддөг угаасаа л өвдөх нь. Тийм тэгэл тэр үед нь ч гэсэндээ би яг би хэрвээ ингээ жоох ингээ ажиллаа хийгээд ингээ явж исэн бол өстой нэрээ арай л хэрэгтэй витаминыг нь авч өгөөд ч гэдэм үү те. Буруутгах ямар нэгэн аргаар би өөрийгөө буруутгах байсан байгаа байхгүй. Тийм учраас өнгөрсөндөө харамсах шаардлага байхгүйсэн юм байна. Хэрвээ ямар нэгэн сонголт хийсэн л бол тэр сонголтондоо эцсийн үстлээ унсанч, бүдэрсэнч, онсонч зөв гэж явах нь эмэгтэй хүний өөртөө өгж байгаа өөрийгөө бас голохгүй байгаа нэг алхам юм байна гэдэг зүйлийг ойлгож ухаарч авсан. Тэгээ тэр үед ч гэсэндээ өөрийгөө буруутгах жахад манай нөхөр намайг буруутгаагүй л дээ. Хүүхэд өвдөжүүлээдэг штэ. Тэгэл эгчин цэцэрлэгт явж байгаа ахын сургуульд явж байгаа юм чинь. Танаад авчрах штэ. Тэргүй чамааг ажил хийж байгаадаа энэ ерөөсөө ямар ч холбоогүй. Энд чинь вирусээр дамжиж халдварладаг өвчин юм болохоор ямар нэгэн байдлаар надаас ч гэсэндээ вирус авч болно. Тийм үед нэг би өөрийгөө буруутгаад би ингэчлээ гэд бодоод ямар шаардлага байгаа гэж хэлжсэн. Тэгээд тэр мөчөөс эхлээд арай өөрийгөө буруутгахаа болоод идэгснийхэн дараа эргээд бодоход би буруутгах ямар ч шаардлага байхгүй байна гэж бодогдсон. Тийм учраас хүүхэд өвдөн тэгээд идэгнэ. Тэр бол угаасаа л нөгөө нэг цагийн гарын эрсдэс уур амьсгалтай энэ хоттой байгаа, энэ улстай байгаагийн бидний л нэг байнгын л нэг үзэж хардаг зүйл байгаа шүү дээ. Тавлын юм да гэдэг. Сууж байгаас одоо заримдаа тий. Нэг зүйлд нь бас хүндрүүлэхгүй маш хурдан арга хэмжээ аваад эдгэж чадсанараа бол бас бахархсан. Маш хурдан эдгэж чадсан хүндрэл өгөөгүй дахин давтагдаагүй ч гэдэм үү те. Энэ байдлуудыг хараад ингэх юм бол мэдээж хүүхэд өвдөөд дархлаа суудаг гэж хүртэл эмч нар ярьдаг шүү дээ тий. Тийм учраас дархлаатайгаа тэмцэж нэг дархлаа шинээр тогтож энэ бүхний цаана нь ингээд миний тэр ажилдаа орсон уу ороогүй юу ямар ч хамаагүй байна л гэдэг бодолд ирсэн. Яг үнэ нөгөө хүүхдээ хараад гэртээ байж байгаа ээж нар чи нөгөө сайхан цаг ирнэ гэ тэ. За мөлгчүүл учиртай да гэл нөгөө нэг учиртайтайгаар явсаар байгаа л насанд хүрэнгүүтэн за хүнтэй суучвал учиртай да гэлдэг тэг шиг тэ. Хүнтэй суучвал учиртай юм байна уу? Одоо тэгэл бас л учиргүй шүү дээ. Тэгэл янз бүрийн юм дахиад санаа зовдөг шүү дээ. Харин тийм манай ээж бүр ядаргаатай юм байна гэсэн. Тийм учраас л одоо тэгэл тэр учиртай да гэдэг болгон дээр ингээл бас бүдрээл тэ. Чадахгүй байх юм бол нэрэл би ингээд буруу үйлдэл хийчлээ. Миний алдаа байсан юм байна. Би ингээ хохироочлоо гэл тэ. Альва болгон дээр тихгүйгээр л амьдрал. За тэгээ гэр бүлийн радио 104.5-гийн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хурж байгаа манайхан хэрвээ сонсож байгаа үзэж байгаа бол комментууд илгээгээрэй мэдээж бас биднийг дэмжиж лайк шеэр тий зүрх одоо илгээгээрэй гэж одоо хүсэж байна. Юу л тийм байгаа юм илгээгээрэй. Тэр маань ингээд үнгүй идэг тий. Одоо хэрвээ ингээд сонсож байгаа бол нэг лайк дарчхад үнгүй, хэрвээ ингээд үзэж байгаа бол нэг коммент бичихэд үнгүй, гой сэтгэл байгаад идэг учраас манайхан хуваалцаарай. Ягаад тэгэхээр ингээд он гараад эхлэнгүүт хүн болгон нэг зүйлийг боддог гэдэг байгаа шүү дээ. Ингэвээ бодоод тэгээд тэр үед жилдээ би юу хийсэн бэ, яасан бэ гэд ингээд харамсахгүйгээр
Харин тэрийг гоё дүгнээд тэгвэл дараа жил би нэг ийм зүйлийг ингэх юм байна гэж бодох тийм сэтэл аваасаа гэд 12 сард бол ингээл гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань заавал нэг ийм тэр дугаарыг хийдэг. Тэгэхээр энэ дээр ингээл харамсаалтай би ингэсэн чи ингэсэн байхгүй юу гэхээс илүүтэй тэр маань надад үнэхээр харамсал болж үлдэх юм уу? Өөрийгөө буруутгал болж үлдэх юм уу? Эсвэл сургамж болж үлдэх юм уу тий? Тэгээд ирээдүйдээ ингээ гой зүйлийг харж цаашаа явах юм уу гэдэг дээр л ингээд яриад байгаа юм. Тийм штэ. За таны хувьд яг одоо зөндөө олон юм дээр харамсаж ирсэн аа. Ер нь яхаараа харамсах ёстой ингээл ингэдэг тохиолдол бол бидэнд өчнөө нөрөө байгаа. Гэхдээ танд хамгийн ихэнд санаанд орж байгаа тийм тохиолдол юу вэ? Мэдгүй тийм байдгүй ш нь тэнийг хүн тэнгэр хоол гэдэг шиг те. За тэгээд болоод өнгөрөөцтэй. Болох бах төө. Болон дөө гэл те. Нөгөө болон дөө болно гэд нэг дуу байдаг лөө. Яадаг үлээ тэр шиг. Болно хоёу гэл. Тэгэл явж идэв ш. Одоо сүлдээ нэрэ гэхдээ нэг 30 эдтэй мэдтэй хахад санаа зовдөг байсан. Харамслыг сонссон ш. Ямар харамсал байсан юм? Үсэндээ хийм хийлгсэн гэдэг. Тэр бол тэгэл ингээд садаалч тайруулчин дөө гэд хэлсэн ш. Үсэндээ хийм хийлгсэн чи ингээд одоо садаалаад нөгөө гоё ирүүлээсэн үс ингэж тайруулч идөө гэ тий. Тэгэхээр ингээд тэр чинь ингээд харамсаг байхгүй юу? Тайруулч идөө авахулч идөө энэ чи яа. Дараагийн арга замаа бодсон биш үү? Дараагийн арга зам нь байгаа юм чам. Тэгэхээр мэдгүй тэгээ зарим хүмүүс тэгдэг монголчууд тэгдэг ш. Энэ тэнэг хүмүүс тэнгэр хоол идэв гэсэн гэдэг шиг тэгээд явж идэв ш. Тийм үү? Ийм байх нь хэр зүгээр бол амар. Тийм үү? Айгу амар тий. Ингээд дорн зүгээр ингээд арга зам юм болоод тэгээ болчиндоо гэд манайхан шиг тэгж боддог хүмүүс, над чиг боддог хүмүүс байна уу тий? Манайхан шиг гинэ бүр бүлгээр юм бэ? Манайхан бүлгээрээ тий боддог хүмүүс байна уу? Тэртээ тэргүй тэгэл амьдрал өрнөдгөөрөө өрнөө нь явдгаараа явна тэгэл нэг өдөр үхтгээрээ өхөн тий. Тэгээ үхэхэд одоо олон харамсал байхгүй үхэл та энэ чинь. Амар юм бэ. Би болохоор бас таны эсрэг юм байна. Ямар нэгэн зүйлд бас ингээд харамсаад эсвэл тэрэндээ ингээд бахархаад ингэж байгаа эмэгтэй хүний сэтгэл хөдлөлөө байн гаргаж байгаа нь залуу байгааг илэрл юм болов? За би хөгшөрцөө. Тий. Тэгэхээр та одоо жоохон хөгшөрөх гээд байгаа учраас сэтгэл хөдлөлөө гарга жоохон мэдрэмжээ яа. Заримдаа ингээд гарсан ч гэсэн тэн дээр нэг амар харамсдаггүй. Тий. Тухайн үедээ ингээд эмоц гарлаа, ярьлаа тий. Ямар нэг ингээд тэндээс алдаа оноо ч юм уу тий. Эсвэл буруу зөвийг ингээд шүүж тунгаалаа тэгэл орчдөг. Тэгээ тэр чинь тэр үедээ болоод өнгөрсөн учраас тэр чинь та ялгаагүй л харамсаад тухайн үедээ ингээд за харамсах шаардлагагүй мэн гэдэг дээрээ тулцсан байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг танаас асууж байгаа нь бас үгүй. Та ч гэсэндээ харамсаж байна гэсэн үг байхгүй. Гэхдээ би харамсах шаардлагагүй байна гэдгээ та тэр дор нь маш хурдан ойлгож байна л гэсэн үг. Зарим хүний хугацаа нь бол жоохон хол агаад идэг. Харамсаал яваад идэг. Би гэсэн бол би гэсэн бол үргэлжлээд байвал яах вэ гэж. Хин нэгний өмнөөс ямар нэгэн байдлаар буруу хүлээх гээд байдаг. Хин нэгний өмнөөс ямар нэгэн байдлаар тэр хүн буруу зүйл хийвэл надаас болсон доо гэдэг зүйлийг маш их ингээд сөргүүлж тавих гад байдаг. Энэ бол бас нэг эмгтээчүүд. За тэр тундаа их хүний нэг зам байгаад байдаг. Хүүхэд нь буруу явах юм бол надаас боллоо. За одоо гэр бүлийнхэн хий нэг нь асуудал болвол надаас боллоо. Ажил дээр нь асуудал болвол би ингэчихгүй явдаа гэсэн бодвол эмгтээ хүнээс хамгийн түрүүнд гарч ирдэг. Тийм учраас энэ эмгтээчүүдийн бас нэг онцлог юм шиг байгаа. Онцлог яалтчгүй л онцлог л да нөгөө олон юмыг боддог гэд ялгаатай гэж хэлээд байгаа шүү дээ. Эрэгтэйчүүд нөгөө нэг зүйл дээр төвлөрөө тэрийгэ шийтэх гэж үздэг бол эмэгтэйчүүд ч айгүй олон юмыг бодно. Хүүхдийн төлөө, нөхрийн төлөө, магадгүй нөхөр нь өглөө гоё үг хэлээгүй уулцсан бол энэ хүн яац юм бол гэд бодно тий. Энэ одоо надад тайргүй болцсон юм бах та. Яагаад энэ үгээ хэлэхгүй байгаа юунд ууралцсан юм бол гэл тий. Тий. За тэгээ хүүхэд нь магадгүй нэг ингээ алдаа эндэгдэл гарах юм бол би хүүхэдтэй энийг сануулаагүй юм байна гэл тий. Тэр зүйлүүд угаасаа бодогддог. Тэгээ тэр бодлоод ингээд нөгөө буйдраад ингээд нөгөө учир нь олдохгүй гэдэг чинь тэр байгаад байгаа шүү дээ тий. Энэ дээр би танаас дахиад нэмээд асууя л да. Одоо жишээлбэл яг одоо ялгаагүй эрэгтэй, эмэгтэй гэж байгаа боловч манайх эмэгтэйчүүдийн хөтөлбөр учраас эмэгтэйчүүд талаасаа илүү дэлгөө ярьдаг. Ямар нэгэн байдлаар буруутгах тэр мэдрэмжийг нь төрүүлдэг хүн бол эргэн тойронд байгаа хүмүүс нь тэр тусмаа хань ижлэн за одоо нөгөө аав ээж нь хатам аав ээж нь ч гэдэг юм уу эдгээр хүмүүс агаад байдаг штэ тий. За хүүхэд өвдлөө гэхэд чамаас боллоо гэдэг. Чи англиш штэ тэглээ штэ гэдэг эргэн тойрны энэ нэг сөрөг энергиэс болоод тэр эмхтэй өөртөө бүх буруугаа хүлээгээд авчдаг. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгмөр вэ? Тийм хүмүүс их байдаг тийм. Маш их байдаг. Бүр маш их байдаг. Азар манай нөхөр нөгөө хүүхдээ өвдөнгөө чамаас боллоо гэж бол хэлж байгаагүй юм байна. Та ч өөрөө бас сэтгэл зүйч хүн байгаа шүү дээ. Тэгээд хэлж байгаагүй юм байна. Энэ тал дээр бас ийм
буруутгалыг авч байгаа эмэгтэй бас биднийг сонсч иж магадгүй л дээ. Тэгвэл тэр эмэгтэйчүүдтэй юу гэж хэлмээр байна? Ааха. Нэг хөвгчлээ юм байна гэх. Юу байсан бэ гэсэн чинь яг нөгөө чамаас болоод чи илүү ингээд зааж чиглүүлсэнгүү гэдэг юм манай нөхрөөс одоо нэг удаа гарч ирсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь чи хүүхдтэй ингээд нөгөө хүүхдүүдэд ингээд хичээл заах үүргийг надад өгсөн байхгүй юу? Тэгээд за яста чи илүү заана, чи илүү сайн заана ингээд хүүхдүүдтэй сайхан заагаа гээл те. За тэгэл нөгөөд чи айгууд үрдэ орсон нөгөө нэг үүрэг хариуцлага чи авлаа. Харин авлаа ингээд. Тэгээ хоёр охиндоо ингээд хичээл заагаал аюу дайжгүй байгаадсэн чинь өвөө өстө нэрэ миний хоёр охин өстө мундаг сайн гэл манай нөхөр тэгж энэ өстө онц сураал өстө сайн байна мэн. Тэрэнд миний нэр байхгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь яг дунд ангид оронгууд хүүхдүүдийн нэг юм шилжилтийн үе эренгүүт нөгөөд чи өөрсдөө том болцсон гэд манай хоёр охины ангаараа айгу муудсан байхгүй. Тэгсэн чинь энэ ээж нь хичээлийн зааж өгөх болчлаа. Чи хүүхдүүдийг хичээлд анхаарсангүй чи муу байлаа гэдэг үг би тийм сонсон байхгүй. Чи яг нэг 6 7 дугаар ангид нь. Тэгээд ингээ гинтхэн бодоод юу илээ би чи одоо 1-5 дугаар анги хүртэл ингээ хичээлийн амар сайн заалгаад тэнд миний нэр байхгүйсэн да. Айгуусаа хичээгээл те. Тэгээ муудангууд нь ингээ миний нэр гарч чамаас боллоо хүүхдүүдтэй анхаарсангүй гэд ингээ хэллээдээ гэд. Тэгээд ингээ бодоход бол айгуу ингээ гомдмоор байд юм билээ те. Тэгэд яахад ингээ те муудангууд нь миний нэр гараад сайн байнгут нь чиний нэр гараад идэг үлээ гэж те. Тэгээд ингээ ярьжсэн байхгүй. Тэгээд хэлэхээр ингээд яг гэр бүлийн хосуудын хувьд нь штэ тэр ямарваа нэг асуудал ингээд байлаа гэхэд мэдээж ээж хүний хувьд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд илүү нөхрөөсөө илүү анхаарна, цаг гаргана, нөө декрет авах хугацаанд анхаардаг те. Тэр үед ч гэсэн одоо нөгөө нэг хэрвээ хэцүү байгаад хэрвээ ингээд хүүхдүүд их өвдөд байх юм бол нөхөр ч гэсэн тэн дээр би яаж тийм болох вэ гэж бодох нь илүү чухал тий. Миний ханаас ядарч байгаа да. Эн чинь бас ингээд нийгмээрээ ийм ханиадтай тий. Ийм үетэй манай Монгол улс чи ямар илээ дээ гэж бодоод би яах вэ? Чи нэг хэсэгхэн унтчих тий. Би ингээд энэ удаад хүүхдүүдийг халуурж байгаа үед хажууд нь сууя. Нөгөө алчуурын ингээд солиод тавьчи тий. Халууных нь эмээ нуулгачи гэж ярих нь аягүй чухал. Тэгэхгүй ингээд ирчүүдээс маш олон эмэгтэйчүүдээс сонсохоор чи ингээд хүүхдээ арчаасангүй ажилгүй анхиагүй тий. Тэг хатам аав ээжээс нь хүүхдийнх нь оймс халтар байх юм бол ямар арчаагүй юм бэ? Хүүхдийнхээ оймсыг угаачихгүй шал шавхаага угаачихгүй гэж бити хэлж байгаарай тий. Тэр амьдралыг таа ч гэсэн тэр цаг үед бас туулж явсан эмэгтэй ээж эхнэр байгаа тий. Таа ч гэсэн бас мэдэрчил явсан аав нөхөр байгаа учраас бас ингээ би бинийг ойлгох сэтгэлтэй байгаасаа гэж боддгийн. Энэ эмэгтэй энэ гэрийг цэвэрлэлэл эргээд харангуут ямар болсон байдаг вүлээ те. Тэрийг эмэгтэй хүн болгон мэддэг шүү дээ. Тэгэхээр яг тэр нэг үеийг туулчингуудаа өөрөө их төгс ээж те, төгс аав, төгс эхнэр, төгс нөхөр байсан юм шиг те. Бэрээ, охиноо, хүргэнэ, хүүгээ те бити тэгж чичилж байгаарэ. Хэрвээ яг үдээд ингээд хамт амьдралыг туулж байгаа л одоо нөхрөөд те миний эхнэр ч гэсэн өдөржингөө ямар нэг юм хийсэн л байгаа. Би яаж туслах вэ? Эсвэл эхнэрээ зүгээр л ламраагаал тэр гэр чинь муухай болвол болоо л үз, ийм байвал ийм байгаа л үз гэд хэлээд орхичж байгаарай л гэж хэлмээр байна. Ааха. Ойлгодог байгаасаа мэдэрдэг байгаасаа тий хүн болгоны нөгөө түрүүнд радио кофен дээр ярьсан хүн болгоны зовлон өөрт нь нөгөө нэг хүндэл байдаг штэ гэдэг шиг тий хүн болгоны тэр өдөр хийж байгаа мэдэрж байгаа туулж байгаа зүйл ч гэсэн тэр хүндээ л одоо мэдрэгдэж байгаа зүйл байхгүй тэгэхээр тэрийг өөрийнхөө бие дээр мэдэрчээсэй л гэж үздэг ш. Хүн ухраас ямар нэгэн байдлаар хин нэгнээс эсвэл өөр хин нэгнээс ингээд нэг өөг харах гад байдаг нэг зам байд юм шиг амьтанд тийм байхгүй бах. Тэгээ хүнд бол энэ нөгөө мэдрэмжээрээ ялгардаг учраас арай илүү гарч ирдэг бах. Одоо жишээлх юм бол ажилдаа орохгүй гэртээ суужилаа гэж бодоход гэртээ суугаад чи ингээд навсаагаад гээл ингээд ажилдаа орчих юм бол ажилдаа ороод гэр орондоо анхаарал тавьсангүй л гин тий найз нөхөдтэй байлаа гэж бодоход гадуур дотор гарлаа гин найз нөхөдгөө байлаа гэж бодоход юугүй хамт олонгүй өстө нэрэ хажиг жожиглэг гин яаж ийж агаад ямар нэгэн байдлаар тэр хүнээс харахад хайгаад байдаг те. Энэ үг харснараа тэр хүнд ямар өөрчлөлт гарах юм болоо? Ер нь бол нөгөө нэг өөрчлөлт гэдэг зүйл чинь айгүй хэцүү шттэ тий. Хүн ер нь өөлүүлвэл, шүүмжлүүлвэл нөгөө нэг хурцлагдаад явдаг хүмүүс цөөхөн. Тэрнээс ингээд чиний л арчааг өгч, чиний л тийм гэдэг юм бол тэрэн дээр хүн ер нь бол нэг өөрчлөгдөх нь бол ховор штэ тий. Тэрийг нэг ив зүгээр эвтэйхэн хэлэх нь аягүй чухал. Тэр хүний төлөө би чиний төлөө сэтгэл гаргаад хэлж байгаа шүү гэдэг үүднээс хэлэх нь аягүй чухал. Тэрнээс зүгээр ингээд шүүмж гэдэг чинь мэдээч нөгөө нэг хүнийг сайжруулдаг, хурцалдаг гэдэг ч гэсэн буруу шүүмжлээд идэг тий. Арчаагүй
өстой нэрэ юугаа чирчээл, хормогоо чирчээл гээл. Дээр үе нэг монголчуудад хэлдэг те хормогоо чирсэн очтой гэдэг дуу хүртэл байгаад байдаг шүү дээ те. Тэрэн шиг хэлэх юм бол хүмүүс одоо хэр өөрчлөгдөх болдоо гэдгийг бодох хэрэгтэй. Тэрнээс би чиний сайнны төлөө чамд зориулж хэлж байгаа шүү. Тэгээ тэрийг ингээд нэг юм өөлөх гоочлох шүү, тэ. Жим нь ингээд ойртоо жоохон тий ядраад байна уу да, өөртөө цаг гарахгүй байна уу да. Гарч найз нөхдөдөө уулзаач. Ээж нь ах юм бол тий миний охин гарч найз нөхдөдөө уулзаач, гараач орооч би хүүхдийг чи хараад өгье, тий. Чи нэг өөртөө нэг юм гоё эсвэл гоё хумсаа будаад ирээч, эсвэл гоё дэлгүүр ороод ирээч гэвэл энэ ингээд нэг юм сэтгэл тавьж байгаа тий. Тэр хүнийг хараад гундж байгааг нь эсвэл жоохон хэцүү байгааг нь мэдэрч байгаа тэр нэг мэдрэмжил байгаа даа шүү, тий. Тий. За энэ дэр ташаагч коммент хийсэн байна. Налгар шаргал нартай өдрийн мэндэ. Дүү нартай амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Танд ч гэсэндээ юу вэ? Зуны. Налгар шаргал яг өвлөөр ингээд гоё яадаг тийм намрын налгар шаргал айгу гоё яадаг тийм. Ойрын өдрүүдэд яг тийм байсан. Ойрын өдрүүдэд их гоё тулаахан нэрээ анзаарах юм бол тэр налгар шаргал нартай өдөр байсан юм байна. Би яг тэгж мэдэрсэн байхгүй сая. Уржигдор өчигдөр хоёрыг би яг тиймэр мэдэрсэн. Өнөөдөр өглөө бас яг тиймэр мэдэрсэн. Яагаад тэгэж бодсон бай гэхээр би нөө цэцэрлэгээс орой 5 өнгөрөөгөөд охиноо авахад урагшаага зүгээр байрныхан уртлын дэлгүүр орох гэж нусаа хацартаа надад байхгүй салхилаад даараад гэтэл баг ингэр задгаан шахуу ингээ баймаар тийм дулаахан мэдрэмжийг авчихсан. Тэр мэдрэмжийг би хэдийгээр авдаг вэ гэхээр өвлөөс хавар шилжих тэр хорм өчөд авдаг байхгүй. Намрын өдрүүд бол харьцангуй чихүүн байдаг штэ салхитай хүүтэн хүүтнээс дулааны үйлрэл рүү шилжиж байгаа үед бол надад яг тэр мэдрэмжийг авдаг. Гэхдээ би бодсон л та юу лээ өнөөдөр чинь хавар илүү чигтэйг байгаа даа гэж бодогдсон. Хавар илүү гэ тэ. Тэгээд яг ийм сайхан өдрүүдэд эмэгтэйчүүд маань бас бидэнтэйгээ санал бодлоо хуваалцаад өөрийнх нь дотор төрж байгаа мэдрэмж болгоныг ярилцдаг байгаасаа гэж энэ нэвтрүүлгийг гаргаж ирсэн. Ээжүүд тэгдэг штэ. Нэг гэртээ суухаар найз нөхөдгөө болчлоо. Гэртээ суухаар ярих хөнгө болчлоо. Санаа нийлж ярьдаг ч хүн алга болчлоо гэдэг. Тэгвэл гэртэм эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань таны найз болох гэж, таны зөвлөгч олох гэж, магадгүй танаас суралцах гэж нэвтрүүлэг маань 7 хоног бүрийн даваа тавг баасан гариг болгон 12 цаг 5 минутаас танд хүрдэг байгаа шүү. Хэрвээ та сонсох боломжгүй тухайн үедээ завгүй байгаа бол өөрийнх нь нүүр хуудсан дээр шеэрлээд хадгалаад аваарай. Дараа нь заавал нөхөд сонсоорой. Магадгүй энэ сэдвээс ярилцаарай, энэ сэдвийг хөндөосөө гэж хүсэж байх юм бол манай мессенжер рүү бичээрэй. Тэгвэл бид гэрэлтмийнхэн сэдвээр тусгаж авах болно шүү гэдгийг бүр хэлмээр санагдчихлаа. Ааха. Тийм. Тэгээд бас нэг зүйлийг бас хаваалцмаар их. Тэр юу вэ гэхээр ингээд бид нар ингээд ойр тойрны хүмүүс маань ингэдэг учраас би ингээд сэтгэлээ илэрхийлэхээ болчдөг, хүмүүстэй найзуудтайгаа уулзгаа болчдөг тий. Ажлаа хийхээр ингээд үр хүүхдүүдэд анхаар гэсэнгүүгээд за ажлаа хаяад ингэчдэг гэж боддог. Айгүй их тэгж боддог юм шиг санагддаг. Би ч гэсэн цаг хугацаанд бас тэгж боддог байсан. Нөхрөөс л боллоо тий. Тэр хүнээс л боллоо гэдэг айгүйх тий. Ингээд хүн рүү ингэх гээд байдаг. Харин би ингээд өөрлөгөө өнгөчих юм бол олон зүйл төр тэгж харамсахгүй юм билээ. Одоо жишээлх юм бол тий би өөрийгөө өөрөө л хойшин тавьсан байхгүй юу? Одоо за мэдээч ингээ хөндлөнгийн нөлөө байсан байж болно тий. Чи хүүхдтэй илүү цаг гарга, гэр бүлдээ илүү цаг гарга. Тэгвэл ингээд болох гээд байна гингүүт за ингээл үгэнд нь ороод тий. Ингээ тэрний оронд гээд ярилцах хэрэгтэй юм шиг байгаа. Би юу гэсэд байгаа юм тий. Би ч гэсэн хувь хүн штэ. Тэгээд би ч гэсэн ээж хүн, эхнэр хүн. Гэхдээ би чи эмэгтэй хүн байхгүй юу? Тэгээ би өөрийнхөө одоо тий дуртай зүйлийг хийх бас эрхтэй хүн байхгүй юу гэд бодохоор тэр болгоныг ингээд юм зохицуулж болдог санагдсан. Санагдсан ч биш ингээд амьдралаар ингээд яг туулж үзэхэд яг болдог. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдгийг тий би өөрийгөө хойшин тавиал за баясаа чи гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй, баясаа чи хүүхдүүдээ л халамжлах хэрэгтэй. Баясаа чи ингээд гэртэл байх хэрэгтэй гэд ягаад тэгэхээр ингээд гэр бүлийнхэн маань энийг хүсэж байгаа гэд би тэнд яг тэр шийдвэр сонголтоор суусан бол магадгүй 10 жилийн дараа би амар харамсах байсан баг. Ястаа ч их өнгөрсөндөө харамсаа тий. Би 10 жилийн яагаад ингэж үрцсэн юм болоо? Яагаад ингэсэн болоо? Тэгээ магадгүй хин ч биш болох байсан баг. Яг саяны хэлдэг шиг нөө найз нөхдүүд маань байхгүй болцсон тий. Миний ингэж дуртай сонирхолтой өсөл мөрөөдөл дарагдсан ч байх байсан баг. Гэтэ магадгүй гэртээ суугаад бас өөрийнхөө бүх зүйлийг амжуулж байгаа эмэгтэйчүүд байдаг. Би өөрийнхөө кейс дээр ярьж байгаа учраас тэгж байгаа тий. Тэгээд тухайн үед бол яг нөгөө нэг тийм шийдвэр гаргаад гээд би ингэж өөрийнхөө өсөл мөрөөдлөөр өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд мэдээж үр хүүхдээ орохгүйгээр ар амьдралаа орохгүйгээр
бодмоор байна гэд ингээд шийдвэр гаргаад тэгээд ингээд ажил амьдралыг зохицуулах хэрэгтэй болдог тий. Мэдээж ингээд хүүхдүүд маань өвдөн тэр үед би чөлөө авахаас аргагүй болно тий. Мэдээж хүүхдүүдийн маань цэцэрлэгээс авах хүн хэрэгтэй тий. Тэр үед би эсвэл аав ээжигээ гуйх, эсвэл дүүнрээ гуйх ч гэдэг юм уу тий. Эсвэл би өөрөө зохицуулах, эсвэл нөхөртөөгөө хуваарлагдах ч гэдэг юм уу тий. Тийм шийдлүүд ингээ гаргаа явахаар би өөрийгөө хойшин тавихгүйгээр би дуртай ажиллах ингээ гэр бүлээч гэсэн аваа явах тийм боломжууд нэгдэж байгаа байхгүй. Тэр эмэгтэйчүүд маш их хойшин тавьдаг. Тэгээ маш их одоо нөгөө нэг удаан тисдэг. Ингээд хэлэнгүүт нь тисдэг. Тий. За одоо чи дахиад нэг жил хүүхдээ харчаач. Тий. Эсвэл чи ерөөсөө хүүхдээ хардаг гэртээ байдаг ингээд ихнэр болооч гэдэг тэнгүүт нь дургу байсан ч гэсэн тисдэг. Тэгээд дараад нь яг нөгөө нэг өнгөрсөндөө харамсах ч юм уу тий. Маш сайн хан ижил байх юм бол би бол тэгж боддог. Маш сайн өөрийн бүр ойлгодог гэртээ байхад нь бас хөгжөөрэй гэд дэмэндэг. Тий хэрэгцээтэй зүйлсээр нь хангадаг. Одоо хэрэгцээтэй зүйлсээр нь хангахгүй байх юм бол тэр чинь хүчирхийлэл болно үстэй тий. Тихгүйгээр тэр болгоныг хийдэг хан ижил байх юм бол одоо эцэгтэй нар маш сайн гэр эцэгтэй маш сайн ээж ихнэр байж чаддаг гэж би боддог. Тийм. Өнгөрсөндөө харамсахгүйгээр ирээдүгөө харцаа, ирээдүгөө төлөвлөцгөө юу гэдэг сэдвийн хүрээнд ярилцж байгаа. Сая бол өнгөрсөн бүх зүйлийн талаар ярилцлаа л да. Одоо бол би яг ирээдүг хараад магадгүй ингээд өрөөгөөд билээгүй, бүтээгүй, болоогүй байгаа ч гэсэндээ болж бүтгэхийн төлөө ярилцах хэсэг хугацааг гаргая гэж бодож байна. Ягаад гэвэл нэвтрүүлгийн их хугацаанд өнгөрснийг ярьчлаа тий. Одоо тэгвэл үлдсэн хугацаанд нь хэдүүлээ хамтдаа ирээдүгөө ярилцъя. Сонсож байгаа сонсогч бүсгүй та эрэгтэй ч байсан болно шүү. Хэрвээ эрэгтэй байгаа бол магадгүй ихнэрээ ирээдүйд ингээсэ гэж хүсэж байна гэдэг бодлоо бидэнд бичиж үлдээгээсэ гэж бодож байна. Харин бүсгүүчүүд маань би ирээдүйд ингэн эсвэл бүр жил цагаараа тодорхой бичсэн ч болно. Иймэрхүү байдлаар бидэнтэй санал болоо хуваалцаасаа гэж бодож байна. Баясаа ихчийн хувьд ирээдүйд өөрийгөө өрөөвөл хэрхэн өрөөх вэ? Ер нь бол нөгөө ирээдүгээл гоё өрөөж ивэл хүүхдүүдийнхээ ирээдүг гэсэн тийм аштын бэлэг штэ. Тийм. Тэгэхээр ирээдүйдээ бол би эрүүл сарвал байгаасай гэж өөрийгөө өрөөмөр гэнэ. Эрүүл байх эрхэм баян гэдэг тийм. Тэгээ эрүүл байх юм бол бүх зүйл болно гэдэг тийм. Тэгэхээр эрүүл байгаарай баясаа тийм. Эрүүл байгаад олон зүйлийг хийгээрэй баясаа тийм. Өөртөө хайртай байгаарай баясаа гэд ингээд хэлмээр байгаа. Тэгэл ингээд тэр өрөөлийг хэлэнгүүт зүгээр ингээ хилээд болчдгоо те ямар нэг үйлдэл хийгдэх хэрэгтэй. Тэгэхээр эрүүл мэндэд анхаардаг, эрүүл мэндэд цаг гаргадаг. Ядчил нэг одоо өвчин те янз бүрийн ингээ зүйл ингээ илэрхий юм бол хурдхан эмнэлэгт очиад үзүүлцдэг. Тэр л айгүй чухал байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг л ингэж би өөрөө өөртөө хамгийн түрүүнд өрөөнө. За заяа юу гэж өрөөлээ. Яг тийм юм байна. Гэхдээ энэ ерөөлд бол яг сая та яг зөв болсон шүү. Ягаад гэвэл нөгөө гэр бүлийн гишүүн болгоныг гэхгүйгээр зөвхөн өөрийгөө гэж байгаа нь. Ягаад гэвэл энэ удаа зөвхөн өөрийгөө өрөх гээд байгаа шүү дээ, тийм. Мэдээж бид өдөр болгон ханыгаа үр хүүхдүүдээ хайртай аав ээжигээ өрөөдөг болвол энэ удаад өөрсдөө өрөх гээд байгаа. Мэдээж яг эрүүл мэнд байна. Тэгэхээр би одоо яг ижлэгэн болох гээд байгаа учраас арай өөр зүйл өрөөч тий. Тэгэх юм бол би ер нь 2026 онд маш олон зүйлийг шинээр сурч мэдхийг айгүй хүсэж байгаа. Тэгээ тэр хүслээ ч гэсэндээ гүйцэлдүүлэхийг өөртөө өдрөө алга ингээд челленж болгоод өдрөө алга ингээд өөртөө ингээд түлхэлт болоод уран болгохоор маш олон зүйлүүдийг уншиж судалж байгаа. Тэгэхээр би маш олон зүйлийг дахиж мэдэж сурмаар байна. Магадгүй хэсэг хугацаанд сая за гэд ингээд өөртөө амралт өгөөд за бараг өөрийгөө болцсондоо ухааны юм бодож исэн болвол би сүүлийн үед би болоогүй гэдгээ маш ихээр мэдэрч болоогүй шүү гэдэг зүйл дээр маш их төвлөрж байгаа учраас маш олон зүйлүүдийг суралцмаар байна. Энэ зөвхөн мэдлэг боловсрал дээр биш. За яг нөгөө бодит практик амьдрал дээр ч гэсэндээ харагдаж байгаа зүйлүүд. Энэ олон зүйлүүдийг ингээд суралцсанараа миний нөгөө амьдралын хэм маяг ч гэсэндээ өөрчлөгдөх байх. За тэгээд эдэлж хэрглэж байгаа зүйл маань ч гэсэндээ өөрчлөгдөх байх гэж би бодож байгаа. Тэгээд нөгөө гэр бүлийн хамтын хүсэл мөрөөдлүүд ч гэсэндээ бидэнд байгаа штэ тий. Тэгээд тэр зүйлүүд ч гэсэндээ нөлөөлнө гэдэг бодол ч гэсэндээ маш их байгаа. Тийм учраас ирээдүйд би маш олон зүйлийг сурнаа гэж өөртөө өдөр болго өрөөж байгаа. Гоё юм тий. Тэгээд нөгөө би болцсон ингээ ханчих юм бол ингээ дуусчдаг гэх. Тий. Саяхан нөгөө нэг айгүй хөөрхөн эмэгтэйчүүдийн одоо бие дээр өөрчлөл гаргах одоо шоу болсон шүү дээ. Фитнес шоу анууха тий. Тэрэн дээр яг төгсгөлийн яг тэр шүүлтийн юм дээр явж исэн. Дуучин бүсгүй ингээд айгүй хөөрхөн яриад айгүй дараахан байгаа юм л да. Би бол айгүй хүндэлсэн нэг тийм гоё юмыг ингээд эв зүгийг нь олдог эмэгтэй байсан. Гэсэн нөгөө шүүгчд
ерөөсөө миний хараагүй нэг өнцгийг гаргаж ирсэн. Тэр юу вэ гэсэн чинь хандсан байна тий. Энэ байгаадаа хандчихгээд тий болчих гээд. Тэгээд нөгөө нэг оноо өгтөө ингээд баг оноо өгж байгаа байхгүй. Тэгээ ингээд бид нар ч гэсэн амьдрал дээр за ингээд эхнэр нөхрийн харилцаа болцсон доо тий. Битээр зайжгүй байгаа да. За хүүхдүүд маань ч гэсэн өсөж ин тэгээд хөөрхөн байгаа да гэл ингээд за би ч гэсэн тий дажгүй яваа штэ гэл яг ингээд гэтэл одоо цаг минут хором тутам нөгөө хөгжил явдгаа гэдгийг хоцорсордаг тий. Тэгэл заримдаа яг тэр би дажгүй яваа штэ би сайн яваа штэ би болгоод байгаа штэ гэл тэгэл хүмүүсийн амир маш их одоо магтаалын үгэнд ингээд ханаад юм бардамждаг тий. Тэгээд бардамнахын бол тэгэл ерөөсө цаашаа нөгөө хөгжил явахаа болчдөг гэдэг чинь. Өө за би өстө чадаад байгаа юм чи би өстө бужигнуулаад байгаа юм чинь би өстө ингээд байгаа юм чинь гэж идэл хинээс ч гэсэн бид нарт сурах боломж байдаг штэ. Үр хүүхдүүдээсээ бид нар маш олон зүйлийг сурч яадаг, харж яадаг. Тэр нөгөө нэг хөөхөн хайртай шүү гэж хэлж байгаа тий. Та минь мундаг шүү гэж хэлж байгаа үгийг ч гэсэн бид нар аль хэзээний мартцсан байдаг штэ тий. Гэтэл хизүү мэд санаж байгаа штэ. Уучлаарай гэдэг бол бидний амнаас гарахад тунч хатуу гэдэг шиг тий. Гэтэл яс юм дээрээ магадгүй уучлаарай, баярлалаа гэдэг үг маань ямар үнцэнтэй вэ гэдг нь тухайн цаг мөчтөө л үнцэнтэй. Яг тохирсон үедээ уучлаарай гэдэг үгийг одоо хэлээгүй ч гэсэндээ дараа нь хинэгэнд хэлэх гэтэл тэр хүн байхгүй болвол бид 1000 хаданд очиж хашгираад тэр үг хизээж үнцэнтэй болохгүй. Тийм учраас уучлаарай, баярлалаа, талархаж байна, хайртай шүү гэдэг үгийг өстой харамгүй урсгалдаа харамгүй хэлжээ. Тэгснээрээ нөгөө хүлээж авч байгаа хүн ч гэсэндээ тэр үг нь утга учиртай очтно. 2021 оны 1 сарын 5-ны өдөр би чамайг нэг гомдоцсон ш намайг уучлаарай гэх өнөөдөр хэлвэл яах вэ? Тэрэн дээр нэрээ өгшин уучлаарай ч гэдэг юм уу. Энэ бол яг хээгүй юм шиг монголчууд нэг тэгдэг штэ. Жохон бүдүүлэг байгаагаа хээгүй гэж яриад байдаг. Тэгээ энэ ч гэсэндээ бидний амьдралд яг ингээл өдөр тутамдаа явагдаад байдаг. Тэгвэл эдгээр зүйл нь бас зарим тохиолдолд авч хаях хэвээр бас зан шүү. Заавал монгол хүн хээгүй байх шаардлага байхгүй штэ тий. Тэгээд хайртай шүү, баярлалаа гэдэг үгийг яг тухай бүрт нь их илэрхийлдэг, хүндлэх хэвээр хүнээ хүндэлдэг, хайрлах хэвээр хүнээ хайрладаг. Өөрийн хийч гэсэндээ тултал нь хайрлах хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ хайрлах чадахгүй л энэ тий. Тийм хайрлах чадахгүй л энэ тий. Олон тохиолдол дээр мэдээч нөгөө би харамсдаггүй одоо ингээл тэнийг хүн тэнгэр холоо гэдэг ч гэсэн яг өдөр тутамд бол маш л олон зүйлүүд болдог тий. Тэр болгон дээр ингээл заримдаа өөрийгөө яг тэр буруудах бодлоод орж ирдэггүй биш тий. Тэгэл заримдаа ингээд мэдээж ингээд за энэ өвдөд байна гэсэн ингээд яваад идэг тий. Нилийн хүндэрсэн хойно нь яваад идэг ингээд тоохгүй байдаг. Тэгэхээр ерөөсөө бид нар яг нэг энэ ирээдүгээ өрөөж байгаа бол ирээдүйдээ нэг ийм зүйлийг өөртөө нэг талдаа тэр амлалт өгöd байгаа тий. Би сурч хөгжнөө. Би эрүүл мэндтэй одоо анхаарна. Эрүүл мэндтэй өөрийгөө хайрладаг эмэгтэй байна гэл ингээл тэр өрөөлийг хэлж байгаа бол ард нь байгаа тэр үйлдэлүүдийг нэг юм хинэггүй хээгүй гэдэг байдлаар бас гарахгүй байх юм бол үнэхээр чухал байгаад байдаг. Би бол яг тэгжсэн 2020 урд жил чи 24 20 энэ жил чи 25 тий. Урд жил чи 2026 4 он байсан юм байна. Тэгээ 24 онд яг ингээд нэг эмнэлэгт үзүүлээд ингээд яасан чинь за ингээд энийг ингээд хянаал явж явахт болно гэл ингээд эмэгтэйчүүд юм чи одоо янз бүрийн ингээд эмэгтэйчүүдийн өвчлүүд байдаг штэ. Тэгэхээр наа за гэд ингээд хянаал явж явах юм байна. Тэгэл үзүүлэл явж явах юм байна гэд орхицсан. Тэгсэн чинь нэг сард бүр ингээд айгүй урт ингээд удаан хугацаагаар цусалтаад тэгээд тэнгуут нь за ингээд алдаад зогсчингуут нь за одоо болчлоо гэдэг хүн санаа амарчт юм байлаа. Тэгээд байжсэн чинь дахиад 1-2 сарын дараа дахиад ингээд цусалтаад тэнгуут нь зогсоосоо л гэж бодож байгаа стресс за би ингээд үзүүлэе гэж бодохгүй гүрийж явж хагаад зогсчих байхаа гэд ингээд найдаад тий явж хагаад тэгээд ингээд бүр болохоо байнгут нь хүн очиж байгаа байхгүй. Яг тэгээ очисон чинь шал өөр он шилээд за одоо ингээд ийм байна гингүүт ингээд хүн ингээд айгуу сонирн болт юм билээ. Тэгээд тэрнээс хойш нэрээ тийм тий ингээд тэгчих байхаа ингээд нэг жижигхэн өөрчлөлт гарахад үзүүлэх ёстой байтал бид нэг явж идэг тий. Тэгээд дараа нь болохоор би тэр үед үзүүлчихгүй яаваа гэл ингээд харамсаж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэрнээс хойш бол ингээд яг сар болгоныхоо яг үзүүлэх цагтаа яг эм чи юу гэж хэлснийг бүр ингээд бүр яс гээл тий яг ингээд сэрүүлэг тавиал яг нөгөө эмээ уугаал тий яг ингээд болохгүй болвол хүрээ дээрээ гингүүт нь болохгүй болвол очиад үзүүлээл тий ингээл яасан чинь яг бүтэн 7-8 сарын дараа үр дүн нь гарсан. Бүтэн 7-8 сар би уйггүй эмчилгээгээ яг хийсэн гэсэн үг тий. Тэгэл үр дүн нь гарсан чи бүр айгүй баярлсан. Тэгээ тэр эмч маань ч гэсэн яг ингээд миний өвчний төлөө тий бүр маш гой сэтгэл тавиад ингээд бүр ингээд үзүүлээд хоёлаа нэг ингэч юмсан да гэж очихоор тэгэл хэлэнгүүт миний санаа амарчдаг тий. Тэр эмэгтэйчүүдэд ч гэсэн яг тэр зүйлүүд байгаа.
Тэгэхээр яг тийм зүйл дээр тэгвэл нөгөө нэг санаа амар хийгүү ингээд явахгүйгээр өөрийгөө өрөөжл байгаа бол тэрний хатлаа ямар нэг зүйлийг заавал хийгээсэй. Нэг сайхан хинэггүй байхгүйгээр заавал тэр үйлдэлийг хийдэг байгаасаа л гэж би үргэлжлээд байгаа. Тэгэд яг миний хувьд л энэ 1 жилийн өмнөх ингээд сургамж алдсан байж тээ. Тийм шүү дээ. Бүтэн жил үргэлжилсэн сургамж алдсан байгаа даа байхгүй тийм. Тэгэхээр одоо бол ингээд ямарваа нэг юм өвдөх юм бол нэрээ үзүүлэх хэрэгтэй штэ гэдэг юм дохио жин гэж байгаа байхгүй тийм. Яг зөв. Өчтөр яг манай Эрка бицсэн байна л да. Бор ус зогсон байна гэсэн байна. Тийм ээ, бор устайсан. Бас харцсан байна тий. Харсан байна. Баярлалаа Эрка. Тэгэнгүүт яг үсчин дээр ийм яриа гарсан. Манай ээж би энэ өвдөөд ингээ хүүхдтэйгээ юунд Төв аймагт байгаа юм байна л да. Тэгээд хот руу ингээд оруулж ирэх гээд ихчтэйгээ хоёлаа бүр үнэхээр барсангүй зүгээрээ гээд хавагнаад ингээд нүүр нь ингээд тэгшин болцсон байна гинэ. Зодуулсан юм шиг тэгшин болцсон. Тэгшин чи хавагнаа тэгж байгаа юм байна л да. Маш нөгөө нэг хүчтэй зүрхний юм янз янзын эмнүүд уудаг учраас тэрэндээ ингээд хавагнаад ингээд юм хумд болохгүй болсон байгаа юм шиг тасалтай болсон юм шиг юм оруулж ирээд ингээд энд ингээд тусал тариа хийлгээд ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлье гэдгсэн чи үгүй гэдэг гинэ. Тэгсэн чинь тэнд үйлчлүүлж байсан. Гэдгийг яагаад юм бол? Үгүй яахаа би эндээ зүгээр туслан мусл хийлгэх чи яшаагш би тийш явахгүй гэдэг гинэ. Тэгэнгүүт тэнд үйлчлүүлжсэн нэг их чи юу гэсэн гэж. Ерөөсөө л айгуу сони ингээ тоохгүй гэсэн чи тэндээсэн нэг их чи юу хэлсэн бэ гэхээр хүүхдүүдээ биш өөр хүүхдүүдээ бодоод байгаа гэж бодож байгаа юм гинэ. Гэхдээ үнэндээ өөрийгөө бодоо очиж дараа болохгүй юмсан. Та нарыг ингээ зовоочгүй юмсан болгочин. Тэгээ илүү дутуу мөнгө та нараас гаргачихгүй юмсан гэж боддөө штэ гэдгсэн чи яг хажууд нь арай залуухан тэгсэн байсан. Яг үнэндээ хүүхдүүдээ ерөөсөө бодохгүй байна. Ерөөсөө яг үнэндээ бол өөрийгөө л бодож чинь жоохон залхуураал байна. Хүүхдүүдээ бодож байгаа бол та эрүүл мэндэд анхаараач гэж ээжтэй бүр хатуу хэлмээр юм шүү гэдэг яриа өрнөсөн байхгүй. Хөрхийн залуу хүүхдүүд тий. Тэгэнгүүт надад тэр нэрнгээсээ ерөөсөө хин нэгнийг бодож байгаа биш. Өөрийгөө бараг ингээд бодохгүй байгаа тийм илэрлэн тэнд харагдаад байгаа байхгүй. Хүүхэдтэй уг нь дараа болохгүй гэж бодож байгаа боловч магадгүй хүндэрсэн хоног бүр илүү дараа хүүхдүүдтэй болно. Хэрвээ байхгүй болчих юм бол бүр их шаналлыг бий болгоно. Дахиад нэг хэдэн жил хүүхдүүдтэйгээ хамт байчаа да. Дахиад нэг хэдэн жил ингээд ханийхан дэргэд ингээд байчаа да гэж бодож байгаа бол эрүүл байх сонголт хамгийн түрүүнд орж ирнэ штэ. Тэгээ шүдний эмч хүртэл баг дээр нэрж үзүүлэх юм бол үсрээл нэг өдрийн олон юм гарч ирнэ. Яа бүр ингээд хүндэрсэн хань нэрж үзүүлэх юм бол бүр саяар тоологдохгүй их мөнгө болдог шүү. Тийм учраас баг дээр нь үзүүлээд байгаарай гэдэг. Яах аргагүй эрүүл мэндийн асуудал тийм штэ. Мөнгөтэй холбоотой байдаг учраас гэр бүлийн хэнийг нь санаа зовно, өөрөө ч гэсэндээ давхар санаа зовно тий. Яг үнэ. Баг дээр нь үзүүлье гэдэг сонголт аль аль талдаа хамгийн зөв шийдвэр шүү. Нэрэл тийм тэгээ урт удаан хугацааны дараа эсвэл яг хэдхэн хоногийн дараа ч юм уу те эсвэл яг хэдэн сар жилийн дараа би энийг ингэчгэл байсан байна. Би ийм л байсан байна гэж нэрээ харамсахгүйгээр те цаг давхар үед нь үнэхээр нэрийг хүүхдүүдэд бодож байгаа юм бол өөрөө эрүүл байх хэрэгтэй тий. Үнэхээр хүүхдүүдэд бодож байгаа юм бол өөрөө бас одоо юу гэдгийг альваа зүйл дээр сурч хөгжих хэрэгтэй. Үнэхээр одоо хүүхдүүдэд гэр бүлээ бодож байгаа юм бол өөрөө тэр сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ч юм уу тий. Тэр болохгүй байна, энэ зовлон байна, энэ тийм байна. Би ингэсэн учраас би ингэсэн гэл дараа нь хохирогчийн дүрд орохгүйгээр л тэр болгоныг шийдэх ингээд гоё боломжууд байна. Тэгээд яг одоо тий өөрөөсөө гоё асуугаасай гэж хүсэж байна. Чи яг тий жилийн дараа ямар эмэгтэй болсон байна гэж өөрийгөө төсөөлж байна тий. Чи магадгүй амьдралдаа юунаас айхаа болцсон байх вэ? За одоо юу гэдгийг тий би өнгөрс дараа жил одоо юу гэдгийг тий би нэг мөнгө санхүүгүй амьдрал юм хэцүү байгаасай. Хэцүү байна. Байчхул яана гэж айчиж магадгүй те эсвэл одоо өөр хүүхдүүд маань тэгчих үү дээ эсвэл битэрийн харилцаа одоо ийм байгаа юм чинь амьдрал ийм болчих үү дээ гэж айгаа сууж явах үү дээ те тэгэхээр юунаас айхаа болцсон байна гэж бодох ёстой юм бэ те энэ айгуу чухал асуулт ч гэсэн санагдав надад ирээдүгээр хүн бодохын тулд те цаасан дээр бичээсэй өнөөдөр яг үнэ цаасан дээр бичээд хариулж үрсээсэй би бүр 2 цаас гаргаасаа гэж хүсэж байна би ямар нэгэн байдлаар сэтгэл зүйч биш ямар нэгэн байдлаар ингээд нэг зөвлөгөө өгөх хүн биш л дээ зүгээр би өөртөө нэг туршилтыг ярих гэдэг гэсэн үг. 2 цаас гаргаж ирээд нэг цаасан дээр нь харамсаж байгаа бүх зүйлээ бичнэ. Бичихгүй байгаа бүх зүйлээ бичнэ. За тэндээс гаргалгааг нь гаргахаар бол гаргалгааг нь гаргаад угаасаа шийдэгдэх шаардлагагүй зүйлийнхэн бол тэгээ байчин. Нөгөө цаасан дээр нь болж байгаа, бүтэж байгаа, эсвэл болгохыг хүсэж байгаа бүх зүйлээдээ биччихнэ. Тэгэнгүүт нөгөө юун цаасаа бол ингээд өнгөрсөнд үлдэх цаасаа бол тэгээд шатаад гэсэн дөө баацдагсэн жөө эсвэл хоол шидэж хайдагсэн жөө те өөрөөсөө ямар ч гэсэн тэр ачаа гаргаж байгаа гэсэн үг гэж бодож нэг үзсэн чинь надад маш их нүрлөө үзүүлсэн. Дахиж тэр цаасан дээр бичсэн зүйлүүдийг би бодхоо болсон ч гэдэм үү. Тиймэрхүү яг бодит юм надад тохиолдсон учраас ирээдүгээ хамтдаа цаасан дээр төлөвлөд үзье. Би энэ жил ийм зүйл хийн. Би ингэн за эсвэл ингэж өөрийгөө хөгжүүлнэ. За яа тийм
сард нэг удаа гоо сайхан дорнж гэдэг юм уу те. Энэ мэтчлэн бүх зүйлээ ингээ бичээд үзье. Тэгээд жилийн дараа харахад өөрөө өөртөө яг хэр үнэтэй, зэнтэй цагуудыг гаргасан бэ гэдг нь яг тодорхой харагдана гэсэн. Тэгэхээр энэ бодит цагуудыг би биндээ гаргаад өнөөдрийг бас өөртөө зориулаасаа гэж хүсэж байна. Харин гэрэлтэм хөтөлбөр маань харин дуусгаж байна. Гэрэлтэм хөтөлбөрийг эхнээс нь дуустал нь бидэнтэй хамт байсан ивент итгэгч байгууллагуудынхаа мэдээллийг хүргье. За тэгээ бидэнтэй хамт байгаа мам доктор мэдээж энэ бас нөгөө нэг түрүүний сэдвтэй л одоо холбоотой тий. Өвцнийхаа дараа харамсах биш урдчлан сэргийлээрээ хайртай хүмүүсээ өөрийгөө бас халамжлаарэ гэдэг утгатай. Тэгээд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд мэдээж дандаа ургамлын одоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байгаа. Хүмүүс тэгдэг штэ ургамлаас ашигтай хүмүүс яах вэ гэдэг юм бол ер нь бол баг зэргийн одоо ашигтай бол эдрийг баг багаар хэрэгжилж хагаад дасгачдаг гэсэн тий. За харин их хэмжээний ашигтай бол эмчээс мэдээж зөвлөгөө аваад хэрэглэж болно. За тэгээд энэ хоолой ам зайлагч, хоолой ангаагч ургамлтай одоо ам зайлагч байгаа. Энэ бол жамц давстай тий 4 төрлийн ургамалтай. Тэгээд яг энэгээр бол өглөөдөө оройдоо ам зайлахад бол их таатай. Тэгээд яг тэр жоохон өвчин байгаа бол тий жоохон одоо янз бүрийн зүйл байгаа бол эсвэл ханиад хүрхээс өмнө ч гэдэг юм эсвэл амны хөндийн эрүүл мэндийг арчилахад маш одоо хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ миний өмнө байгаа нь бол цэцэрлэгийн багц, сургуулийн багц гэж бас байгаа. Тэгээд гэр бүлийн багц, ахмадын өсвөрийн эмэгтэйчүүдийн багц гэж бас байгаа. Бас эрчүүдийн багц ч байсан тий. Тэгэхээр яг гэр бүлдээ зориулаад авахыг хүсчээвэл за эсвэл цэцэрлэгийн хүүхдээ ангид авахыг хүсэж байвал сургуулийнхаа хүүхдээ ангид авахыг хүсэж байгаа юм бол 72 27 52 25 гэсэн утсаар холбогдорой. Мэдээж мам доктор гэдэг энэ хөөрхөн тий нэрээр бичээд орох юм бол пэйж утсан байгаа шүү. Мэдрэмжийн хаваалцыг Чуда Монгол бидэнтэй хамтран ажиллаж байна. Танд 2 төрлийн бэлгийн багцыг санал болгож байгаа. Сүүн бүтээгдэхүүнээр баялаг. Та бага насны хүүхдээс ахгуулаад бүхэл насны хүүхдүүдтэй за эсвэл ах トゥ хамаатан садандаа ч гэсэндээ бэлгэлэхэд маш тохиромжтой гэсэн. Эхний бэлгийн багц маань 18600 төгрөг болвол за дараагийн бэлгийн багц маань 21000 18800 за нөгөөх нь 21600 төгрөгийн бэлгийн багцууд байгаа. Та бүхэн Чуда Монгол гэд пэйжээр н орох юм бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Хамгийн гол нь 10 бэлэг авах юм бол нэг бэлэг үнэгүй 76 тэгтэг 32 33 утсаар лавлаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл лавлаад байгаа газартаа хөргүүлээд аваарай. Өнөөдрийн дугаарт баясаа заяа найруулагч мэдзүү ажиллаа. Дараагийн гэрэлтмийнхэн дугаараар эргээд уулзлаа. Баяртай. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайр